Сайн байцгаана уу? Цэцгээ байна. За цагаан сарын баярт зориулан сүлжмэл боовны жор хүрэхээр бэлдсэн байна. Өмнө манай гэртээ хуудасаар сүлжмэл боовны жор богино хэмжээний бичлэг болгон хүрч байсан бол энэ удаад илүү дэлгэрэнгүй тайлбартаагаар нэвтрүүлэг маягаар хүрэхээр бэлтгэлээ. Орцонд нь өгөөж дээд гурил 1 кг, 1 ширхэг өндөг, 200 г илсэн чихэр, 200 г хайлсан шар тос, за тэгээд 10 г давс болон 380 мл бүлээн ус орох болно. Туслах хэрэгсэлд ийм калкин цас хэрэг болно бага хэмжээгээр. За тэгээд ямар нэг хэмжих хэрэгсэл хэрэг болно. Би бол ийм туузан метр ашиглаад хийх болно. Бүр байхгүй бол шугамч юм ашиглаад хийж болно. Ингэснээр яг илүү гоё ийм жигт хэмжээтэй, мөн жигт шүлжээстэй болж өгнө. Тэгээд мөн бүтлгүүтгүйгээр амжилттай хийгднэ гэсэн үг. Одоо гурилаа зурцгаая. За гурил 1 кг. Бүлээн усан дээрээ бусад бүх орцуудаа хийгээд өгнө. Илсэн чихэр 200 г, 10 г давс, 1 өндөг. За тэгээд хайлуулсан шар тусаа мөн хийгээд энэ хэдийгээ уустал нь сайн хутгаад шууд гурилаа зураа авчна гэсэн үг. Элдв янзын өөр дараалал бол байхгүй. За тэгээд сүлжмэл маань ер нь чихэрлэгдүү болох учраас хэрвээ одоо чихэрлэг биш хиймээр байгаа бол сахарынхаа хэмжээг их багыг бас тохируулаад хийж болно гэсэн үг. Тэгээд эхэндээ бол энэ халбгаар ч юм уу ингээд жоохон зуураад барьцалдуулаад өччих. Тэгэхгүй шууд зуурахаар гар жоохон заавах гэдэг болохоор энэ зурмаг маань ерөнхийдөө нэг юм тосон зурмаг болно. Тэгээд хатуу шингэний хувьд зөөл өвтөр болох ёстойгоо хитрхи хатуу байлгахгүй. Хитрхи хатуу зурчих юм бол аюу хурдан хатах гад идэг. Илдэж яхахын хугацаанд хэмжээд зүсэж яхахын хугацаанд ч юм уу хурдан хатах гад идэг учраас ерөнхийдөө л шингэвтер тосон зурмаг зурах хэрэгтэй. За ерөнхийд нь ингээд барьцалтаад ирснийхэн дараа гараараа сайхан зураад ер нь энэ зурмаг маань маш сайн нухалт айгүй чухал хэрэгтэй байгаа. Тийм болохоор хэдүүлээ ойр ойрхон л нухаж өгнө. Гадруугаа сүйрлж агаад гаргаж ирлээд гурилаа бүгдийн сайхан нийлүүлж агаад нухадах юм. За зурмаг маань ингээд зурагдаад бэлэн болсон. Одоохондоо бол ингээд амраагүй дөнгөж зурагдсан учраас юм арзгар байгаа. За энийг 1 цаг яг сайхан 1 цаг амраагаад тэгээд дахиад нэг нухалт хийх болно. Ингээд ямар ч хийгүү, агааргүй таглаж өгөөд 1 цаг амраацгаая. За амраасан гурилаа одоо нухах хэрэгтэй. За хэсэг амарсны дараа гурил маань гадаргуу нь гүлгэр болоод эвлээд ирж байгаа. Одоо энэ дээр нь ер нь бол нэлийн хүчтэй ингээд нухалт хийж ягаад энэ нэг жижигэн хийнүүд байгаа. Тэрийг л аягүй сайн гаргах хэрэгтэй байдаг. Тэгэхээр аль болох л удаа нухна. Тэгээд аягүй сайн амраана гэх зарчмаар л яваад байна. 1 цаг амраасны дараа нэлийн сайн нухаж агаад 30 минут дахиад амраана. 30 минутынхаа дараа дахиад сайн ухаад дахиад 30 минут амраана гэд нийт цаг нь 2 цаг хамгийн багадаа 2 цаг амраана. Тэр дундуура нухалтаа аягүй сайн хийж өгөх хэрэгтэй. За 2-оос илүү цагч амраасан болно. Одоо ингээд харахаар энэ хэсгүүдэд ийм жижигэн одоо хий байгаад байгаа. Тэгэд энийг нухаж өгөхгүй шууд энэ чигээр нь шараад болгочих юм бол ингээд жижигэн цэврүүнүүд үсгэд гараад ирдэг байхгүй юу? Ингээд цэврүү үсгэхгүй тулд ингээд нухаарай гэд байгаа. Үнийг дахиад 30 минут амраахын тулд савндаа хийж агаад бас л ямар ч агаар оруулахгүй ямар ч зайгүй ингээд сайхан таглаад битүүлээд өгнө. За дахиад үнийг 30 минут амраагаад нухацгаая. Гурил маань сайхан амраад ер нь бол айгүй гой зөөлхөн болж байгаа. За нийтдээ одоогоор зурмаг маань гурилын зурмаг маань цаг 30 минут амарсан байгаа шүү. За одоо энийг
дахиад сайн нухаж өгөө. Нухах тусам ингээд гоё зөөлрөөд гарт эвлээд ирдэг. Нухчих хооронд ингээд жижигэн ингээд агаарнууд нь хагарж байгаа юм шиг бас юм пад бас ч юм уу тийм чимээнүүд бас гарч өгдөг. За одоо ингээд нухах болгондоо ингээд хараад ахаар нөгөө цэврүү шиг жижигхэн хийнүүд маань аль ингээд багасаал идэг. Тэгэхээр ер нь бол харж агаад одоо энд ингээд нэг цэврүү мөрөө байгаад байгааз тэгэхээр энэ нухалт одоо дутуул байна гэсэн үг. Тэгэхээр ахаад л нухна, ахаад л амраана. За үнийгээ ахаад 30 минут амраана. Амраахтаа ер нь гоё дулаавтар газар тавих хэрэгтэй. Хитрхи хүүтэн газар бол тавих хэрэггүй. 2 цаг зурмаг маань амарлаа. За одоо ил цэцгийн нэлээд гоё юм гөлийсэн гадаргуутай сайхан амарсан байгаа. Одоо би гурилаа илт болохоор биелийг авчих. Тэгэхгүй бол яг биелитэй илдээд харж байгаа. Төвхтэй бат. Одоо ингээд гурилаа айл болох ийм бөөрөн хий биш тэгш өнцгт хэлбэртэй илтэж өгөхийг бодоорой. Илтэж явах явцдаа дөрвөн талаас нь ингээд ер нь татаад тэр нэг тэгш өнцгт хэлбэрийг нь олж өгнө гэсэн үг. Тэгээ энэ зураг маань ер нь ингээд нэг илдсэний дараа буцаагаал агших гад идэг. Ер нь энэ зузааныг нь 1 см болтол нь нэмгэлж өгөх хэрэгтэй. Надад бол ингээд өргөн нь 30 санж, урт нь бол яг 50-аас 55-аас 60-ын хооронд байхад хангалттай. За минийх бол 62 байна. Гэхдээ энэ нөгөө нэг гадна талынх нь нэг юм дали морин хэсгийн жоохон өөлөөд өгдөг болохоор ер нь бол 60 окей болчих юм байна. За энэ өргөн маань гэхээр 32 арай хүрэхгүй байна. Тэгэхээр бас нэг ингээд өөлөөд өгөхөр яг 30 сантитай барьчихна гэсэн үг. За ер нь бол ингээд хэмжээс маань дахиад хэлэхэд уртаараа 60 гэж тооцоолчихсан. За өргөнөөрөө болохоор яг 30 байх хэрэгтэй. Энийг далийн морин ирмгүүдээ ер нь бол гоё тэгшин төсөөд өгчээ. За ингээд яг үзүүрийг нь гоё юм шулуун болгоод эднэрийг өөлөд өгчнө гэсэн үг. За одоо эндээсээ яг 30 санжид харуулахаар энд байна. За ингээд 30 санж дээрээ бас тааруулаад тэмдэглээд явчихъя. 3 ирмэг дээр нь тэмдэглэжүүл тэгшин төсгөд хэрэгтэй. За ингээд нэг жоохон зураг мураг зурж байгаа юм шиг тий шугам мугам барьж нэг хэмжилтүүдээ хийчээд дөрвөн талаа өөлж авнаа. За хоёр дахь талыг өөлж авлаа. За уртаараа бол нэлийн урт илтгэсэн учраас энэ талаа нэлийн зузаан авчлаа. Одоо эндээсээ яг хэмжилтээ хийгээд 60-дад харуулчих. За сүүлийнхаа дөрөв талыг ингэж өөлж өгөөд 1 хил зурсан зурмагаараа 3 давхар сүлжмэл хийх учраас одоо яг энэ гурилаа 3 хувааж өгнө. Тэхийн тулд одоо энэ өргөн маань 30 санж байгаа шүү дээ. Тэгэхээр яг 10-10-аар нь 3 тэнцүү хувааж өгнө гэсэн үг. Бас л адилхан 10 дээрээ нэг тэмдэглэгээ хийгээд 20 дээрээ нэг тэмдэглэгээ хийгээд за энийг тэгшин зүсгийн тулд 3 удаа тэмдэглээд өгчээ. За яг энэ тэмдэглэснийхаа дагуу ингээд 3 тэнцүү хуваагаад 3 сүлжмэл хийнэ гэсэн үг шүү. За 3 тэнцүү хуваасан зурмага ингээд тослоод өгнө. Ер нь бол тосны хувьд дандаа гоё шар тосоо хэрэгжилж байгаа. Уламжлалт одоо бид нар өөрсдөө гэртээ хийж байгаа учраас гоё амтлаг чанартай байх үднээс шар тоснодоо зураад шар тосоод үрхээд бас шар тосороо хайраад явчих гэсэн үг. Одоо яг дээрээс нь давхарлаад нуглаад өгнө. Нугалж байгаа учраас энэ дотор талыг наалдуулахгүй гэсэндээ тосолж өгч байгаа шүү. За энэ зурмаг маань ер нь айгүй хурдан хатах гад идэг. Тийм болохоор нэгийгээ сүлжиж байгаа хооронд нөгөө хоёроо ингээд бас битүү байлгах хэрэгтэй. Тийм болохоор энэ хэсгээ ингээд хүнсний скотчоор ороод авчиг.
За эхний сүлжмэлээ хийж эхлэе. За битүү амттай талаас нь 2 см-ийн зайтай хэрчин, за хэрчилтийн гүний 3 см гэж тооцоод ингээд яг тэнцүү хэмжээтэй бүгдийг хэрчиж өгнө. За энэ бол ингээд задгаа амттай тал нь. Энэ талаас нь хэрчихгүй гэсэн үг. За сүлжигтээ эхний зурмгийг ингээд хангаалгаад амын. За нэгтгэн хийлээ. За ингэж хийчихэд энэ хийснийг ахаад ангаалгаад. За ингээд нэгээр нь англуулад энэ үхээ гаргалаа. Дараагийнхаа дотор нь хийлээ. Татаж гаргаж авч агаад энэ доторхоо тосолцсон байгаа учраас наалдаагүй байгаа. За тэгээд ингээл дарааллуулаад явуулчихдаг гэсэн. Одоо яг 2 см хэрчсэн шүү дээ. Тэгэхээр энэ яг шүлжээснүүд ижил хэмжээтэй гарч байгаа гэсэн үг. Тэгэхгүй том жижиг хэрччих юм бол шүлжээс маань том жижигэл гарна гэсэн үг. Тэгэхээр яг нэгэн жигд шүлжээстэй байлгахын тулд адилхан хэмжээтэй зүсэж байгаа. За энэ хамгийн төгсгөлийн одоо хэсгийг нь оруулчаад тэгээд эргүүлнэ. Хамгийн эхлэлийн энэ хэсэг рүүгээ хийж ингэж наагаад ингээд ер нь бол бөөрийнхээ хэлбэрийг нь оруулаад засна. За бичлэгний эхэнд биднэрт калькин цас хэрэгтэй гэд хэлжсэн. Калькин цасаа яг ингээд нэг хэмжээтэйгээр одоо яг энэ бөөрийнхийдээ тааруулаад хэмжээ авч байгаа гэсэн. Ингээд навтаасан харагдаж байгаа сүлжээс нь энийг гоё юм тэгшин босоо байлгахын тулд одоо уруу харуулна гэх юм уу? Уруугаар нь харуулад тэгээд жоохон хэлбэрийн засаад өгчих юм бол бас босоо гоё юм тэгшин сүлжээшүүд үүсэж гарч ирэх боломжтой. Ингээд яг калькин цаасандаа тааруулаад калькин цаас маань яг бүрэн хэмжээтэй байгаа. Хэлбэрийг нь олуулаад засаж янзлах хэрэгтэй. За ингээд шалгахын тулд энэ маань яг адилхан хэмжээтэй байна уугүй юу те. 24-тэй гарч байна. Тэгэхээр яг 24-тэй энэ арай бага байгаа учраас жоохон сунгаад ер нь бол 25-таа тааруулах хэрэгтэй гэж бодож байна. Тийм болохоор жоохон татаад өчгөр диаметр нь томроод тэлчихнэ. За ингээд 25, ингээд 25. За одоо энийгээ листен дээрээ тавиад шарах шүгэнд хагас болгох байгаа. Яг өөрийнх нь энэ бөөрийнхээ хэлбэрийг нь бариулахын тулд шарах шүгэнд 180 хэмт 30 минут дээр доороос нь болгоно. За одоо шар цусаа хайлаа. Тосмаа сайхан халсан шарах шүгэнд бийдсэн сүлжмэлээ цаас нь салгаж агаад одоо ингээ хатуу бийдсэн учраас хэлбэрээ алдна гэж байхгүй. Тосондоо шараад гоё юм шаргал өнгийн одоо өнгө гэсэн үг. За нөгөө талаар нэг шараад эргүүлчихье. Ер нь бол шарахтаа бас анхаарах зүйл нь энэ саваа энэ том саунд хийхгүй бол тойрог маань 25 см учраас самаа жижигрэх гэдэг. Тэгэхээр арай том тойрогтой сав ашиглах хэрэгтэй. За юм болсон. За үлдэгдэл ийм гурлаараа нийлүүлж агаад зүсмэл борцоо хийчихлээ. Сүлжмэл маань бэлэн боллоо. Хэрвээ бичлэг маань таалагдах юм бол лайк болон шеэр хийхээ мартаоцай. Баярлалаа баяр таа.